Эрт үрдийн цагт эцэг эхээсээ эрт тагцаж, салхи шиг хэрэн хэсэж амьдардаг нэгэн залуу байж гинэ. Түүнийг нэгэн тусганы хажуугаар өнгөрж явтал залуухан эцэг эх хоёр үйлж байх юм гин. Залуу гайхан учир байдлыг асуудал 6 настай ганц үгээ баян айлд зарцаар булаалагчлаа. Нодон жил ургац муу гарч идэх хоолгүй болоод тэр баян айлаас ганц шуудаа 10 гурил авч идсэн чинь энэ жил ургац сайн гараагүйгээс болоод эргүүлэн төлж чадсангүй. Тэгтэл өрөө төлөхгүй байна гэд оронд нь бяцхан хүүгийн мань аваад явчихлаа гэж гин. Үнэхээр л байж улангүй явдал байлаа. 6 настай эцэг эхийнхэн өрөөсч гараагүй нялх амтныг зарцлна гэд авч явна гэдэг бүх зүрхтэй хүний хийх хэрэг шүү. Залуу бодож байгаад тийм тохиолдолд хоосон дорд хүмүүс арга ухаанаар үзэхээс өөр аргагүй ухаарч. Та хоёр гэрээс холдолгүй байж байгаарэ. Би нэг арга удаа гэж хэлэн тэднийг тайлбарлаж өрхөд баяныг очижээ. Тэгээд эзэнтэй минь энэ яваа насанда танах шиг айлд ажил хийж үзье гэж их хүсч байсан юм. Өнөөдөр ашгүй хүсч явсан айлаа боллоо. Харахад ажил их болтой. Намайг зарцаар авахгүй байж. Ажил хийлгүй утсан чинь хамаг бэмэн булраад гэдэл залжин гихчин хэлж гин. Баян ир залуу харвал хэдийгээр байр байдал нь дорой боловч би хаан бадруу хүчтэйхээтэй байрын залуу гин. Тэртээ тэргүй ажил нь дийлдэхгүй 6 настай хүүхэд хүртэл талбайд ажиллаж байгаа болохоор азан дайрсан хэрэг боловч хөлс мөнгө гордж ирсэн тэр тэнүүлчийг аятайхан аргалж өөрт ашигтайгаар ажилуулчих санаатай худлаа сайхан аашилж. Манайд ажиллах хүч хангалттай байгаа л да. Гэвч ажил хийгээд зүтгээд ирсэн болохоор ч надад авъя да авъя. Гэхдээ манай амьдрал бодсноос ч дор тулаа их мөнгө хөлс өгч чадахгүй л дээ гэж гин. Залууч ингэж хэлхийг хүлээж байсан болохоор эзэнтэй минь юу хөлс мөнгө вэ? Намайг хооллож, унтуулж, хувцлаж өгтөл хангалттай гэж гин. Энэ үгийг сонссон баян шууд л амаа хамхив. Ердөөл хоол идүүлж, хувцас өмсгөж, үүдний өрөөнтөө унтуулад илүү хөлс мөнгө юу ч өглгүй зарцлах болсон болохоор ёстой нөгөө өөрөө өнхрөөд ирсэн амтд тулуул гэсэн үг. Баян ир сандминд сүрдэн шахаага зөрүүлж өглөөд угсхийн залуугийн дэргэд очин яриа хөөрөнд илт айтайхан болж тэгнэ хаад өглгүй яах вэ? Хувцч бас бусад айлаас арай дөнгөөрийг өмсүүлнэ. Гэхдээ тэгэхээр манайхыг өөрийн гэр шигээ бодоод өнөөдрөөс шууд ажиллаа эхэлчихв гэлээ. Тэгтэн залуу гэхдээ эзэнтэй минь танайд 6 настай жаалхуу зарц хийдэг гэж сонслоо. Над шиг ийм би хаа сайтай идрээр тэр бүү нусгай жаалтай хамт ажиллана гэдэг ичхэвтер явдал. Тэр жаалыг дараа буцаах юм бол би танаад ажиллана гэж гин. Ийм сайхан чирэг ажилчин гараад ирж байхад тэр мүү ихэн сүүнээсээ ч салаагүй амтны хэрэг юу байх вэ гэж бодсон баян ир. Тэгээ угаасаа явуулах гэж байсан юм одоо шууд явуулчих гэд дууалтахтан залуу. Ямар ч зүйл найдвартай дээр. Тийм болохоор энэ бүгдийг бичгээр баталгаажуулаад хоёулаа нэг хувь авъя гэж юм. Баян ир ашиггүй нөхцөл биш болохоор хатуурхах хэрэг байсангүй. Шууд л гэрээ бичив. Миний би энэ залууг хооллож, унтуулж, хувцлаж өгнө. Оронд нь энэ залуу манай зарцаар ажиллана. 6 настай хүүг гэрлүүн буцаана гэж бичиж 2 хөө үлдээд тамагдарч тусвар нэг хуудсыг авсан гин. Тэгээ тэр өдрөөс эхлэн залуу ир баяныг зарцуулжээ. Маргааш өглөө баян ир шин зарцынхан ажил хийхийг харъя хэмээн яран бослоо. Аль хэдийн ажил хийгээд эхэлчихсэн байх гэж бодсон чинь хашаанд нь торох юм харагдсангүй. Ингээд өрөөнийх нь үүдийг нээж хартал зарцсан сэрчгсэн бүлтийдэл хараад хэвтэж байна юм. Баян ир дүсхийн урлаж залиг минь чи чинь хурдан босч хашаа хороогоо цэвэрлэж хоол шил бослохгүй юу хийгээд байгаа бэ гэж хашгичвал зарцсан чимээг өөхөг нүцгэн хөвцээр л байх дээр. Тэнийг хогч нь одоо хүртэл хувцас өмсөхгүй юу хийгээд байгаа юм гэж баяныг уурлахад зарц залуу түүнийг тайван ширтэж байснаа залхуутай өвшөөлгөж эцэнтэй минь гэрээнд заасан байгаа шүү дээ
Гэрээнд юу заасан гэж залиг минь гэж баяныг уурлан асуухад үгүй эзэнтэй минь. Та гэрээнд юу бичснээ арай мартчихсан юм биш үү? Яахын аргагүй хувцлаж өгнө гэж байгаа шүү дээ гэж. Баян нэр мэл гайханд сэл хөхрөв. Хэсэг маргалцсны эцэст аргагүй ихэд зарцыгаа хувцлаж өглөө. Тэгээд зарц залуу яаралгүй гарч хашаа цэвэрлэж үхрийн махтай зутан шүл буцалгав. Ингээд өглөөний хоолоо идэх болоход бас л хэрэг мандхан тэрэ. Нөгөө зарц нь хоолоо идэхгүй мэлийд л алсыг ширтээ суучлаа. Гүчиж яач ба бас гэхэд эзэн минь гэрээнд хоолож өгнө гэж заасан байгаа шүү дээ гэлээ. Баян нэр аргагүй ирэхэд хоолож өгчээ. Залуу дуртай дургүй ажилдаа гараад орой болголоо. Тэгтэл нөгөө зарц нь унтдаггүй гиндэ. Гэтэл гэрээнд унтуулж өгнө гэж заасан гэд гүйч. Залиг минь чиний тэр гэрээ амлалтаас ч бүр залхаж гүйцлээ. Яг одоо манайхаас зайл гэж баян хашгирч гинэ. Залуу эр баяны ингэж хэлхийг л хүлээж байсан болохоор эргэлзэх зүйл байсангүй уг дүүгүү малилзан инээгээд гарч одов. Дамсуун сул залуугийн аварсан 6 настай хүү хожим нь түүнийг хуурай хаа болгож урд удаан жаргалтай сайхан амьдрцгаасан гэдгээ.